Бүгдээрээ сайн уу? Хэлнэ байна. Маш удаан хугацааны дараа шинэ бичлэгээр явуулах нэ. Яг юуны тухай бичлэг вэ гэхээр та бүхний харж байгаачлан сурагчийн нэг өдөр гэдэг нэртэй бичлэг. Тэгээ өнөөдөр бол 19 сарын 29 сарын 29 бүтэнсэ өдөр. Тэгээ дараагийн 7 хоногоос ер нь сурагчийн нэг өдөр багш нарын баярын уур амьсгал ороод явна гэж би бодож байгаа заяа. Манай сургууль. Тэгээд багшаагаа баярлуулна, ангиа чимэглэн тиймэрхүү юмнууд байна. Тэгээд тиймэрхүү юмудаа бичнэ, мөн сурагчийн нэг өдрөө бичнэ. Ойлгомжтой. Тэгээд нэг тиймэрхүү юмнууд бичих хэрэгтэй байгаа. Тэгээд ямар ч гэсэн завгүй болчихоос өмнө нэг юм бичлэгийг үлдээчихье гэж бодоод бичлэг эхлүүллээ. Ханаа төрсэн хүмүүсийг ханаа төрсөн бол шууд юм уу маск зөө гэж болж байгаа юм. Би дөрмөс. За 2:30 гэж уулзсан. What? Ой. Би ингэ найзтайгаа яриад байсан. Гэтэ би бол өндөр өсгөд үзэл хийж бодож байгаа гэж ассан. Тэгээ үзэл зураг мөрөндөө хийжсэн зүгээр. Тэгээд удаанаа ингэ толгойд ирж жоохон байдгийг намхаа болтой. Одоо тэрийг бодож мөхөр стресс нэргүй байна гээ. Бидтэй асуудал биш ээ. Энийг ойтойгоо хийгээл. Хэрэв боловснаас өөдөөс уурлаа. Өгөө тэр хийсэн хүүхдүүд нь өөрсдөө дахиж юу ярих гэж байна. Утас. Ямар өнгө юм. Хар. Би зүгээр шинэ жилээр өмсөн хар балаж яваа. Юу ч юм шаач. Ойсоо тэрнийг нэг өмсөөчгүй. Яг тэгэж хэлсэн хүмүүс л амар хөөрхнөр ирдэг шин. Нисэж байгаа. Бид нар одоо багшаагаа баярлуулж унтах гэж хэлчихвэн. Багшаа та гараад ирээ. Уламжлалт ёсороо бид нар нэрлээ. Гой хувцастайгаа. Мартин баштаны чингэсэн баатар сүрийг магтъя. Тэтгэн өгөөрэй. За бүгдээрээ багшаад зогсцоо. Бүгдээрээ сайн харна. Тэр 10 сарын 4-нд 2 болж хат унтсан. Аль нөгөө нэг 12 хэд гэрэл унтрахад багшийн гэрлээ явж багшаа баярлуулсан. Тэгээд өнөөдөр нөгөө нэг чухал өдөр маань. Тэгээд би чинь дууны сургалтын менежер болж байгаа. Тэгээд өрөө рүүгээ явж ирнэ.
Өөр амаа ус гэдгийг амжлах гэж байна. Хуцаа бол авчихсан. Тэг явж байна. Оогоос ирж байгаа. Оогитой хамт өрөөрөө орлоо. Ямар юу сонсогддгийг бэ? Өчтөр 2 удаа прогондоход үнэхээр их утсан. Бидний хэрэг бас байгаагүй. Манай удирдлагуудын хэрэг бол үнэхээр байгаагүй. Тэг сүлдээ манай тарийгээд тарсан бэ энэдэг баанд дуусахыг хүлээж аваад бүжим багш шиг аваалал болохоор хүлээж аваад бүгдийг аваад тэгээд багшийн гэрлөө явсан. Тэг. Их тийм л энэ да. Яг гадаа бол гоё л юм. Гадаа гоё. Тийм юм хөрхөн дунд ингээм менежер авч байна та. Тэгээд одоо сургууль дээр очиод шал өөр дунд ингээм менежер болох байх. За. Бай, сургууль дээр очиод үзье. Наа чи усаа бийтэй ойлтой биш шүү дээ. Яг зөв. 30 минут гэсэн чимээгүй байж аваа та. Өөр нэг тарихгүй. Дундуур нэсэн бол айгуу гоё байсан. Жагсаах гэж үзсэн. Таваа яа. Аахгүй юм. Хитвэрэггүй чад. Дөрөвгөө найдвар гэж чимээ. Тэгээд байж гоо. Нэг юм. Say hi. Шүлтэй нэг Hi. Шүлтэй нэг өстөө баахад. Everybody. Одоо ингээд YouTube хийх үү та? Яг тэр үед дууссан. Одоо ингээд YouTube. Нэгдүгээр дууссан. Одоо ингээд YouTube хийх үү та? Яг юу биш. За, бичлэгийг энэ шууд таслаад ороод ирж байгаа уучлаарай. Тэгээд бичлэгээ үзэх юм бол би ингээд амар сууж байгаа л бичээд байгаа гэдэг. Тэгээд ер нь бол завтаа болохоор суугаад бичээд байна гэсэн үг байхгүй юу? Тэгээд яг завгүй байхдаа юу хийсэн тухайгаа яг хамгийн сүүлд нэрээ заяа. Удирдлагууд яг юу хийдэг, тэгээд яг юу явуулдаг талаар хамгийн сүүлд нэрээ. Хандимээ. Адраа. 346 минут гэх заяа. Хүмүүс үсээ юу чамартай дуусах хамгаас шүү. Юу би хийваа. Юу гэж хаасаагүй бичээд өг гэх. Биш юм та. Ой тийм биш. Ой, одоо хаал байж яаж байгаа бэ? Ой, fuck you нэ. Ой, хич чижтэй байна. Би. Үлээсэн доктор өмнөд байна. Би өөрөө яа. Юу зураг дээр ам гоё харт юм даа. Яах гэж юм. Тэгсэн. Бацаа хийх. Тийм. Би чинь орж байгаа. За яасан. Камбэ. За. Эцэг байхгүй надад сайхан аргууд асуу ашуун зайчээ гэж нэг сургууль мужигч хүмүүс байдаг. Гадхан бүгдээ болсон байна. Ашуун гэдэг бол одоо шагнартаа
Бид зэрэг одоо тийм ээ хайраа, хүндлэлээ, талархлаа хоёрдугаар гэвэл одоо мэрэгчтэй эзэн байх. Манай захиргын нэгдэл үжиглээ дуусч байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс хойш юу ингээд бэлэг солилцох үйл ажиллагаа болоод тэгээд ер нь бичиж чадаагүй. Миний утас бүр ангид цэнгэлэгдэжсэн. Тэгэл ер нь бичиж чадаагүй. Тэгээд шоудсан of course. Шоудсан. Тэр үед ч гэсэн бичлэг бичиж чадаагүй. Угаасаа тэгээ ингээд амар ингээд бүжиглэж байгаа юм чинь тэгээд угаасаа юугаач бичээв тий. Хүүхдүүд ингээд гой бүжиглэж ахт чинь камера гаргаж ирэл бичээд авах бас сонин гэж одоо бичээгүй. Өдөртлогод ингээд яг юу хийдэг вэ гэхээр ингээд маш их зүйлийг амжуулж идэв юм лээ заяа. Цогц багш нар өөрийн гэсэн нэг асуудалтай байгаа шүү дээ. Ингээд тэгэл өөрийнхөө асуудлыг ингээд шийдээд тий. Тэгж яхад өдөртлогод ингээд яг бүхэл бүтэн сургуулийнхаа асуудлыг шийдэж идэг юм лээ. Зөндөө л асуудлууд гардаг юм байлээ л дээ. Ингээ хүүхдүүд ингээд тий суугч багш нар ингэж ороод байна, тэгж ороод байна тий. Тийм болохгүй юм бид нарт хэлсэн иймэрхүү юмуд ингээ ярьж ингээ гомдол гэх юм уу, гомдол их ирсэн. Их чижтэй ер нь ирсэн заяа. Тэгээд бас нөгөө өөр ингээ сурагчид тий ингээд удирдлагуудыг багш нарыгаа үл тоогоод тий эдгээр одоо ганц удаа багш үзэж ирж нэг бүр багш болсон юм шиг ажиллаа гэд тийм хүүхдүүдтэй ингээ арга хэмжээ авсан. Тэгээд айгу хэцүүлээд юм байл л дээ. Хэцүү юм билээ. Тэгээ тэр хүүхдүүд чинь яг ингээд угаасаа бид нартай ингээд яг энэ хүн ингээд миний багштай гэдээ угаасаа харьцахгүй нь ойлгомжтой. Тийм тэгээ тэр хүүхдийн арга хавийг нь л олж харьцах хэрэгтэй юм шиг байгаа. Нэгт тийм байна. Хоёрт болохоор нөгөө нэг бид эдийг ерөөсөө ингээд давхар болгонд нөгөө жижүүрээ хуваарлагдсан. Тэгээ жижүүрүүтэй хуваарлсан бидэд анги олноос нэг тэдэд хүүхдүүд гээд анги олноос хүүхдүүд байгаа шүү удирдлагт. Тэгээд жижүүрүүдэд хуваарлсан. Тэгээд жижүүрээ хуваарлчаад хуваарлахаас гадна өөрөөсөө бас ингээд нөгөө давхарт яг юу болж ийн гэдгийг хараад явах хэрэгтэй юм лээ. Хэрвээ тэр давхарт нь янз бүрийн асуудал, янз бүрийн чимээ шуугаан гаргаж болохгүй маш зохион байгуулалттай байх хэрэгтэй гэж хэлсэн бүжмагш. Тийм ээ. Тэгээд тэр нөгөө сулгаанаар ингээд хүүхдүүд чинь ингээд нэг маягтайхан байлгах бол хэцүү юм байлээ. Тэгээд цоглож ивэл ингээ өөртөө орж хөгж өгөөд байж ах хэвээр юмстай гэдэг нэг тиймэрхүү бэлтгэл юм байлээ. Тийм. Хойшд тийм байна. Цасгалгаанаар ингээд итгэж өрөнтэй байлгасан гэсэн үг бид нар. Тэгээд гуравт тэгээд ер нь ингээд багш нараас за одоо ингээрээ, одоо тэгээрээ гэдэг зүйл ингээд ер нь ингээ манай захиралд ирээд байгаа заяа. Одоо ингээрээ, одоо тэгээрээ, тэдэн цагаас тэгэн шүү. Тэгээд ингээрээ тэгээрээ гэд. Яг тэрийг мэдхийн тулд бид ингээд хурлцаад тэгээд мэдээд тэгээд за тэгвэл ингээд хийе, би тэрийг нь хий, би энийг нь хийгээд тал тишээгээ салж юма хийж байгаа. Дахиад нэг юм ингээрээ тэгээрээ гэж юм ихээр нь цуглаад тэгээд дахиад л би ингээд хийчидэг, би ингээ гээл тэгээд салаад тэгэл ер нь яг нэг иймэрхүү ажлууд амжуулсан. Ажлууд бидэд нэг их зургаач даруулж амжаагүй яг үнэндээ. Тэгээд хамгийн сүүлд нэг зураг даруулсан. Тэгээд яг бүүндөө яг нэг юм сапирцсан байж байгаа зураг даруулсан. Тийм л байна да. Үнэхээр амар давгүй л идэм билий. Ер нь ингээд хүмүүс нүдэнд юм хийхгүй ингээд өрөөндөө ингээд зураг суугаад байгаа юм бол байхгүй шүү дээ. Тэгсэн хэрнээ цаавар ингээд маш олон амжилт амжуулж идэм билий. Гэтэ ингээд бид яг тэрийг нэг л удаа туулж үзсэн байгаа шүү дээ. Нэг л өдөр. Тэгээд яг нэг өдөр байхдаа яг тэр удирдлагуудын нэг өдрийн хийдэг юмыг бол хийгээгүй байхгүй юу. Тэд нар чинь ингээд нэг өдөр байхдаа маш олон зүйлийг биднээс илүү маш олон зүйлийг амжуулдаг байгаа шүү дээ. Бид тэрнийх нь талдан чөлөөг байх гэж би бол бодож байгаа. Гэхдээ тэр нь биднэрт үнэхээр амар байсан. Үнэхээр хүнд байсан. Удирдлага болсон хамгийн гоё зүйл гэх юм бол удирдлагууд болсон хүүхдүүд надад маш их таалагдсан. Үнэхээр яг өөрийн гэсэн чаддаг юмтай тэгээд тэрнгүүр ингээд бид эдийг ингээд удирдаад аваад явчихаар яг хин бүгдээрээ яг нэгнийхээ удирдах чадхаар хүмүүс байсан байхгүй юу. За тэгвэл ингээд хийе гэдэг ингээд амар гоё их тийм хүмүүс байсан. Одоо хүртэл бидэд ингээд холбоотой байдаг. Өмнө нь бол ингээд нэг их юм ярьж байгаагүй. Тэгээд зүгээр ингээд биний мэддэг ч гэсэн юм ярьж байгаагүй мэдлэг зэнтэл зүрдэггүй байсан бол одоо ингээд айгүй гоё татан болцсон мэдлэг зэнтэл зөрөөд тэр нь надад амар гоё санагдсан.
удирдлагууд үнэхээр дайггүй хүүхдүүд ер нь болсонд нь маш их баярлсан би. Өөр нөгөө нэг удирдлагууд ингээд яг нөгөө ангиудад ороод ингээд өөрсдөө танилцуулаад явдаг штеп. Тэгэхэд үнэхээр гоёсэн. Үнэхээр гоёсэн л гэдэг. За тэгэхэд бол үнэхээр яа би үнэхээр гэдэг байна. Тэгэхэд бол гоёсэн. Яг юу нь гоё байсан бэ гэхээр захирал ингээд төрүүлээд хэлж байгаа шүү дээ ингээд маань би ингээд шинэ би одоо ингээд суугч болсон захирал ингээд ороод танилцуулж уу гэх юм бол тэг гэж хэлнэ шүү дээ. Тэгээд ингээд орж ирээд ингээд цоцгоор хүүхдүүдэд босоорой гэж хэлээл хүүхдүүд ингээд босоол бид эдтэй минглээл тэр амар гоё байсан. Би үнэхээр гэдэг үг бас амар гэдэг үг маш их ашигладаг юм бидлээ сая. Тэр нь гоё байсан. Яа. Хүүхдүүд ингээ яг багш нартай амьдлж байгаа юм шиг мэдлээд тэгээд ингээд өөрийг даалгавар ингээд хэлэхээр за гэд яг ингээд сонсож авч байгаа хүүхдүүд ч гэсэн байсан шүү. Тэрийг хэлэх мартчих. Тэрийг ингээ яг сонсож авч байгаа хүүхдүүд бас байсан. Үнэхээр тэ тоохгүй энэ одоо юу юм гэж бодож байгаа хүүхдүүд ч байсан. Тэгэл тэр хүүхдийн тухай хүүхдийн хүмүүжил халтаа. Багш нар бас нөгөө суугч болсон шүү дээ. Багш сурагч нар нь болохоор ингээд яг ангитай байсан, 3 ангид байсан. Бидэд нэг ангиар нь орж чадаагүй, 2 ангиар нь л орсон. Тэгээд тэр үед бас гоё санагдсан. Бусад яг адилхан хүүхдүүд чиг ингээд босол мэдлээл тий. Гоё санагдсан. Гэртээ очиод бүр үнэхээр амар ядарсан байгаагаа мэдэрсэн ёо. 12 болж байгаа тарьсан уу? 11 өнгөрөд ч юм уу тэгж байгаа тарьсан. Өдөр ингээд завтаа болохоор ингээд яг ядарсан бас мэдэрдэг юм байлээ. Завтаа болоод ингээд жоохон суур штэ. Тэгэхээр л ёо хөл гэл яг ингээд яг суухаараа завтаа болохоор ингээд яг өөрөө ядарсныг мэдэрдэг юм байлээ шүү. Чи үзсэн байх та.